Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аавгаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 4 сарын 17-ны пүрэв гараг байна. Тэгэхээр зовлонгийн 7 хоног гэж яригддаг итгэгч бидний хувьд маш их үнцэнтэй 7 хоног өнгөрч байна. Тэгээд өглөө ажилдаа ирэхдээ такси ярьсан чинь эхнэрийгээ өглөөний залбиралд хүргэж өгөөд явж байгаа ахын машин зууж ирсэн. Тэгээд маш гоё санагдсан гэж. Яагаад гэвэл монголчууд аль хэдийн нэлээ их хэмжээгээр Христэд итгэдэг, бас Христийн итгэлийн үнцэнтэй өдрүүдийг бас ингэж дагаж мөрддөг болж байгаад бол маш их гоё урам авлаа гэж. Тийм шүү те. Тэгээд бидний одоо нөгөө хамгийн чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхэд амралт тусалдаг юм аа. Өнөөдөр таны эргэн тойронд одоо ямар нэгэн зүйл те ингээд болж өнжээж магадгүй тэгтээ түүнээс үл хамааран хүрээлэн буй орчинд чинь те таны цанааг зовоох маш олон асуудлууд дүүрэн байсан ч гэсэндээ та бурхан доторх амралтыг сонгоорой. Тэгээд Есүс рүү та харцаа чиглүүлээрэй. Хэсэгхэн хугацаанд те төр хугацаанд тэр нөгөө нэг таныг стресс төвлж байгаа, бухимдуулж байгаа, санааг чинь зовоож байгаа тэр бүх асуудлуудаа хойшин тавиад эзний өмнө та ирээрэй. Энэ 7 хоног бол ялангуяа зовлонгийн 7 хоног маш чухал 7 хоног байгаа тий. Эзний таны төлөө юу хийснийг турсан санах маш чухал 7 хоног шүү дээ. Тэгээд та яг хэсэг ингээд амралтаа аваад харцаа Иесус рүү чиглүүлээд эзнийг сонсоорой. Эзэн танд юу гэж хэлэхийг та сонсож хүлээж авч түүний дагуу мөн үйлдэрэй гэж энэ өглөөс таныг ятгаж байна. Тэгэхээр эзэн таны төлөө юу хийснийг гэдэг үгэн дээр хэлгээд одоо бол эзэн бидний төлөө юу хийснийг бид дурсаад бид одоо юу хийх ёстой вэ гэдгээ бодохын тулд амралт бол заавал хэрэгтэй. Эзэн цаг гаргах заавал хэрэгтэй шүү гэдгийг бас урамшуулж уриалж байна гэж. Тэгээд өглөө нөгөө чимээгөө цагийн номыг ингээд уншиж байхад хэлжсэн ингээд эзэн биднэр дүлхэр дуурайл болох маш олон үйлчлэлүүдийг хийж байсан. Тэгээд яг үүний альтал бид ч бас бусдад үйлчилж хайраар бусдад тусалж авах хэрэгтэй гэдгийг сануулсан байсан. Тэгээд та энэ 7 хоногт те түүний төлөө хинт хайраар үйлчилж болохыг таныг үргэлж хайрладаг Есүсээс та асуун залбираарай. Тэгээд бурхан эзэн минь та намайг хайрлсан тэрэл хайраар бусдыг хэрхэн хайрлахыг надад харуулаач хэмээн эзний өмнө хамтдаа ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе.
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За энэ өглөө бид хамтдаа Луг 23-ийн 47. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурхныг магтан энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэсэн. Библийг судалж явах үед үйл өгүүдийг бол нэр өгүүдийг анзаарч байгаарай гэж манай пастор надад загтаг байсан. Тэгэхээр энд гарч байгаа үйл явдал бол үйл үг нь бол юу вэ гэхээр ямар нэгэн үйл явдал өрнөжсэн түүнийг нь харж зогссон гэж. Тэгээд тэр хүн дараа нь яасан бэхээр магтсан гэж. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс биднийг харж байгаа. Бурхан биднийг харж байгаа гэж. Библиэлд хэд хэдэн газар нэг ингээд эргэн тойрныг хараад хөнгүү байхыг хараад Мосе ингэжээ. Эргэн тойрныг хараад хөнгүү байхыг хараад тэр ингэжээ гэдэг ингээд гим нүгэл хийж байгаа хүмүүсийн тухай гардаг байхгүй. Хинч харахгүй байсан цаг мөч ерөөсөй байхгүй гэж. Ер нь бол Бурхан биднийг үргэлж харж ирсэн гэж. Тэгээ нөгөө нэг Авраамаас хөөгдсөн одоо Хагаар эзэн намайг харж ирсэн байна гэдэг. Тийм эзний одоо эзэн хардаг гэсэн нэрийг бол өгсөн байна. Өнөөдөр бидний амьдралыг Бурхан үнэхээр харж байгаа. Өнөөдөр бид нар Христэд итгэгчид бид нар яг итгэгч хүмүүсийнхээ хүрээлэл дотор нэг нэгнийгаа өмгөөлж нэг нэгнийг аргагүй байдлаас орж ямар нэгэн нөхцөл байдлаас болоод гим нүгэл дунсан гэдэг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг хин нэгэн түүнийг хавчиж байгаа юм. Эсвэл одоо хин нэгэн одоо түүнээс хайж байгаа юм гэдэг ч юм уу. Тийм байдлаар хүмүүсийн гим нүглийг ингээд уучлж, өршөөж, боломж олгож ингэж болох боловч нэг зүйлийг бид нэр бодож явах хэрэгтэй. Энэ дэлхий дээр хүмүүс биднийг хардаг. Хүмүүсийн харж байгаа зүйлс гүн гүнзгийгээр Бурхан биднийг хардаг гэж. Тэгэхээр өнөөдөр энэ Есүсийн загалмай дээр цовдлогдсон алгацсан үйл явдлыг харсан хамгийн ойроос харсан босод загалмай дээр цовдлогдж ирсэн хүмүүсээс өөр болохыг нь харсан. Босод өөрийнх нь одоо удирдсан цаазын ажиллагаануудаас арай л өөр зүйл болчлоо гэдгийг ойлгосон нэгэн бол Ромын 100 цэргийн дарга байсан байна. Ромын 100 цэргийн дарга гэдэг чинь яг юу гэсэн үг вэ гэхээр тухайн улсад одоо
Израильчуудыг одоо дарангуулахын тулд Израильчуудыг одоо харж хандаж тэднийг дарж Ром улсад одоо үнэнч байлгаж байлгадаг юм байхад тэднийг татвар болон их олон зүйлүүдээр одоо дарамтлж дарангуулахад туслах үүрэг хүлээсэн цэргийн ажиллагааг удирддаг. Одоо хууль хэв журам захиулагч нэгэн байгаад байгаа байхгүй. Тэгээ шаардлагатай тохиолдолд яадаг байсан бэ гэхээр тэд нар маш их олон хүмүүсийг одоо цаазалдаг байсан. Дээр нь бас Ромын түүхийг хэрвээ таавхан сонирхоод үзэх юм бол Ромын одоо Евдийн захирагч байсан Понти Пилат алдаа гаргаснасаа болоод сүүлдээ албан тушааланд буугаад Ром руу буцаан татагдсан байдаг. Понти Пилат бол маш их юм харгис захирагч байсан. Тэгээд тэр евдээчүүдэд дургу байсан уу эсвэл евдээчүүдтэй ингэж ярьсан нь дээр гэж боддог байсан уу? Евдээчүүд рүү цэрэг явуулах, цэргийн үйл ажиллагаа явуулах, тэр байтугай алж хядах, цаазлах энэ бүхэн дээр бол Понти Пилат бол ерөөсөө одоо юм хойш суудгүй. Евдээ хүнийг цааслах болчиход байгаа юм уу те гээл ингээд бүр ингээд евдээчүүдийг бүр юм үзэн яддаг байдлаар бол ханддаг гэсэн. Гэтэл нэг өдөр Евдийн удирдагчид нэг хүнийг Понти Пилатад авчирч тушаасан. Тэр бол Назарын Есүс байсан. Назарын Есүсийн талаар Ромчууд мэдээгүй байх ямар ч учир байхгүй. Яг гэвэл Назарын Есүсийн очсон газар болгон хүмүүс хэдэн зуугаараа цуглаж исэн. 5,000 хүн цуглаж исэн. 7,000 хүн цуглаж исэн. Хэдэн зуун хүн түүнийг дагаж тэр Галил нуурын энэ ирэг дээр байжгаад нөгөө ирэг рүү явхад бүр нөгөө ирэг рүү бүр нуурын хоёр талаар нь бүр тойрч бүр ингэж очиод Есүсийг завтай гатлаад очиход аль хэдийнэ цаана очихсан Есүсийг хүлээж өгдөг. За бүр тийм төвшөнд хүн амын дотор хөдөлгөөн үүсч Есүсийн үг сургаалыг сонсож байсан гэж. Бас Есүс одоо юу гэдгийг Иерусалим хотын сүм дотор одоо ингээд өөрчлөлт шинжилэлт хийж одоо сүмийн худалдаачдыг хөөж тууж ийм нийгмийн одоо зүгээс харах юм бол эмх замбраагүй байдал шиг юм хүртэл үүсгэж байсан учраас Ромчууд бол Есүсийг мэдээгүй өнгөрсөн байх бол ямар ч боломжгүй байна. Тэгээ дээр нь бас евдээчүүдийн одоо тухайн үеийн евдээчүүдийн одоо өөрсдийн тогтсон хууль гэдэг юм уу тэрүүгээр 120 хүн цуглах юм бол ямар нэгэн одоо манайхны одоогийн ойлголтоор бол нам байгуулах, бүлгэн байгуулах одоо ирэх бүрдлээ гэж үздэг байсан. Гэтэл та нар бодож үзлээ. 5,000 хүн цуглуулчаад байна. 5,000 хүн цуглуулчаад байгаа чинь тэр хүн нэг өдрөл Ром улсын эсрэг юм ярихад 5,000 хүн босчих гээд байгаа байхгүй. Гэтэл Есүс 3 жилийн туршид энэ тэмдгүү номлож явхад Ромчууд түүнийг тагнасан бодож түүнээс Ром улсын эсрэг юм уу? Эсвэл хүмүүсийг улс төрийн хувьд эсвэл ямар нэгэн байдлаар үндэсний байдлын хувьд бол торхирсан зүйл бол сонсоог баг. Харин тэр өөрийнхөө үндэстнийг хайрладаг байсан уу? Маш их хайрладаг байсан. Өөрийнхөө үндэстэнд хайртай байсан уу? Тэдний төлөө уйлдаг байсан уу? Тэдэнд санаа тавьдаг байсан уу? Тэднийг өрөвддөг байсан уу? Тэднийг ивээдэг байсан уу? Тэднийг хоололж ундалдаг байсан уу гэх юм бол мэдээж Есүс тэгдэг байсан. Ромын цөөн цэргийн дараа Есүсийг хүлээж авснаас хойш эхлээд анх хүлээж авахтаа л асуудал гарч эхэлж байгаа байхгүй. Нэгдүгээр Есүс эсэргүүцэл үзүүлээгүй. Бас өөрийг нь өмөрөх гэж оролцсон Петрийг зэмлэн борошаагаад Петрээс олж жихэн шархсан байсан хүний жихийг эдгэж өгсөн талаар бол түүнийг баривчилсан бүх хүмүүс бол мэдчихсэн. Маргааш өглөө нь Ромчууд шөнөн Евдийн одоо ийм одоо бас нэгэн том удирдагчийг өөрийнхөө гарт оруулж аваад цааслах боломж олдож байгаа учраас Ромчууд түүнийг маш их ташлахын зовоож өргөс дэтэм өмсгөж одоо шодож түүнийг зохиж хэн зохисон бэ? Одоо хэн зохих гэж чи хэл гэж ингэж нүдийг боож байгаа түүнийг зохих юм. Бүр тийм байдлаар шүнжэнгөө Есүсийг бол зодож нүдсэн баг. Гэтэл Есүс ингэж зодуулж нүдүүлж байх үедээ Есүсийн үзүүлж байгаа мэдээж хариу үйлдэл нь маш их анхаарал татчаа. Есүс хариу үйлдэл хандлага дээрээ Ромчуудыг үзэн ядах та нараас хариугаа авах цаг ирнэ манай арт түмэн одоо сэргэх цаг ирнэ Ром улс мөхөх цаг ирнэ гэдэг ч юм уу юу гэдгийг одоо энгийн хүмүүс бол одоо юу гэдгийг дуулж нүдүүлэхээр яадгийн тэр бүхнийг Есүс үзүүлэхэд Есүс үзүүлэхгүйсэн. Тэр өдрөө Есүсийг чирч гулдчаад ингээд Хэрод хаан руу авчирчаад Понти Пилат руу авчирчаад ингээд хахад Есүс тэр замдаа тийм үү өөрийгөө өмгөөлөх өөрийгөө өмөөрөх ч юм уу эсвэл өөрийнхөө өмнө илүү буруутай хүмүүсийг ч юм уу одоо дайрж давшлах тийм зүйлийг ч гэсэн Есүс хийхгүйсэн. Есүс
загалмайн тэр бүх зовлон өөр дээрээ хин нэгэнд ам өгсөн юм шиг. Тийм үү? Хин нэгний төлөө хийж байгаа юм шиг. Хин нэгний төлөө бүх зүйлээ зориулж байгаа нэгэн шиг хийж гинэ гэдгийг Ромын 100-ын дараах тухайн үед бол харсан гэж бол хүмүүс бол үздэг. Өнөөдөр гэмтэмгүй амьдралыг зөвхөн Христэд итгэгчдэд байдаг гэж бид нар бол ойлгодог. Бас гэмт эмгүй амьдралын талаарх ойлголт зөвхөн Христэд итгэгчдэд байдаг гэж бид бол боддог. Гэтэл Ромын 100 зэргийн дарга хүртэл Есүсийг хараад энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэж хэлнэ гэдэг чинь энгийн итгэдэггүй хүмүүсийн дотор ч гэсэн зөв буруугийн ойлголт байдаг гэдэг тухай энд бас бидэрт сануулж өгч байгаа. Өөрт нь хүмүүс хэрхэн итгэдэг болохыг Христийн хэлжсэний дагуу эцгээс нь өгөгдсөн нэг нь л өөрт нь итгэдэг байсныг батлах нэг жишээ бол Ромын 100-ын тэргийн дарга байхгүй. Ром улсын хуулийг түүхийг ингээд харахаар еврейчүүд болон Евдэ аймаг бол бүр үнэхээр залхмаар аймаг зай. Маш их бослого үүмэн хөдөлгөөн гарна. Яаж тэднийг хязгаарласан ч гэсэн тэд нар шашнаасаа болоод итгэл үнэмшлээсээ болоод итгэдэг бурхнаасаа болоод тэд нар цуглана гэсэн үедээ алуулж ирсэн ч цугладаг л байсан. Тийм учраас нэг удаа бүр ингээд Понти Пилат дахил өргөжсэн Понти Пилат цэрэг явуулаад дахил өргөж байгаа еврейчүүдийг дахил өргөж яхад нь дахлынхын тусдаа хольсон тухай бүр ингээд тэр үед нь хядлага явуулсан талаар бол Библиэлд бичсэн үлдээсэн мэт. Тэглээч гэсэн еврейчүүд хүндэтгэл магтаалаа өргөхөөр цугласаар л байдаг байсан. Евдээчүүдийн тэмцлийг шашны болон улс төр ингэж хоёр ангилдаг байсан тухай түүхэнд бичсэн байна л да. Тэгэхээр шашных нь их байсан гэж. Жишээ нь одоо яг тийм Ромын Помпей жанжин одоо еврейчүүдийг эзэсний дараа Иерусалим хотын сүмд одоо юу гэдгийг Ромын эзэнт гүрнийг гэсэн нэг юм пайд тэмдэг өстэй те. Тэрийг өлгсөн чинь тэрийг үлгүүлэхгүй гэж тэртээ тэргүй ялгцсан цэрэг байхгүй саяхан зөндөө олон хүний хохирол үзсэн тэр ромчуудыг эсэргүүцэн еврейчүүдийн тийм дөрөгтэй алхмууд бол ээлж дараалан гарч эхэлсэн. Дараад нь тэднийг доромжлохын тулд гахаан толгойн дүрс бүхий хоорон чүтэнийг хүртэл тэдний сүмд нь оруулсан боловч тэд маш их эсэргүүцэл үзүүлсэн учраас бусад үндэстнүүдийг доромжилж чаддаг шигээ евдээчүүдийг доромжилж болохгүй байна гэдгийг ер нь тэдний шашинг хит оролдоод хэрэггүй байна гэдгийг бол ромчууд хүртэл ойлгож мэдсэн байна. Тэгвэл өнөөдөр гинтгэн евдээчүүд өөрсдийнхөө нэгэн удирдагчийг барьж хүрээд авчираад Понти Пилатд өгчихсөн. Понти Пилат тэр хүний талаар 3 жилийн турш тэр хүний хийсэн амьдрал, номлосон номлол, тэр хүний олон хүнийг цуглуулад юу хийсэн, ромчуудад хэр зэрэг аюултай хүн бэ гэдгийг мэдчихсэн учраас Понти Пилат ч гэсэн түүнтэй ярилцаж үзснийхаа дараа энэ чи гэмгүй хүн байна. Би энэ нэг шүүмэргүй. Энэ хүний хаанан шүүнүүд гэсэн. Тэгтэл хаанан хэрв таан хүртэл түүний гэмгүй гэдгийг ойлгоод Понти Пилат руу буцаагаад явуулсан. Ингээд Понти Пилат түүнийг бүр ингээд яаж игээд авч үлдэхийн тулд бүр шоронгоос Барнаб гэдэг нэртэй хоригдлыг бүр ингээд дэрэмчнийг алуурчин гаргаж ирээд Барнабыг сонгох юм уу? Та нар Барабыг сонгох юм уу? Эсвэл Есүсийг сонгох гэж. Барабыг сонгоно л гэсэн. Ингээд ромчуудын зүгээс бол Есүсийг бол гэмт эмгүй гэдгийг баталчаад байхад тэгээд өөрсдөө бас энэ хүний гэмгүй учраас бид нар өөрсдийнхөө хуулиар шүүмээргүй, өөрсдийнхөө одоо гараар алмааргүй гэдгийг ойлгуулад байхад еврейчүүд Есүсийг алах гэж улаарсараад түүнийг загалмайд цовдлуулсан. Ингээд цаазын ажиллагааг гүйцэтгэж байсан 100-ын дарга бол энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэдэг хүн төрлөختний хамгийн чухал үгүүдийн нэгийг хэлсэн баг. 1-р Петрийн 2:24 дээр биднийг нүгэлд өхөөлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн юм. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн билээ гэж хэлсэн. Амьлтын өдрүүдэд 100-ын даргаыг бид заавал дурсдаг. Энэ нь итгэдэггүй хүмүүс биднийг харж яадаг. Итгэдэггүй хүмүүс хэн буруутай хэн зөв бэ гэдгийг бол ойлгож яадаг гэдэг талаар биднэрт маш том одоо түүхийн сургамжийг өгдөг. Өнөөдөр Бараб Есүс гэдэг энэ сонголт одоо ч гэсэн бидний өмнө байсаар байна. Та Барабыг сонгох уу? Эсвэл Есүсийг сонгох уу гэж. Та өөрийн чинь төлөө буруу ч гэсэн юм хийсэн нэгнийг бурууг нь мэдсэн ч гэсэн сонгох уу? Эсвэл таныг мөнхөд амьд аврахын тулд загалмай дээр хадагдан алгацсан тэр нэгнийг сонгох уу гэж.
Өнөөдөр таны эргэн тойрны хүмүүс таныг хараад зоотын дарга шиг, зоотын дарга Есүсийг гимгүү нэгэн гэдгийг мэдсэн шиг таныг Есүсийг бид нар сайн мэдэхгүй л дээ. Тэгэхээр чамааг бол өөрчлөгдсөн гэдгийг мэднэ гэж хэлдэг. Тэгэхээр бид өөрсдөө Есүс Христийн дүр төрх болон Есүс Христийн мөн чанарыг харуулan Есүс Христ чиг гимтэмгүй амьдралыг сонгон Бурхнаар уучлагдсан хүн яаж амьдарч, яаж бусдын төлөө явдгийг харуулах цаг ирчгээд байна гэж энэ өдрүүдэд та бүхэн залбиралтайгаар өөрсдийнхөө амьдралыг бусад хүмүүсийн өмнө гэрчлэл болон ил тод байгаа гэдгийг мартахгүй байхыг уриалж байна. Миний төлөө шанасан зүр миний өмнөөс асгарсан цус миний өмнөөс урсан таны нулимс бүх төлөөсийг та төсөө ич хурц тэдмиг минь та зүүсэн итгэл найдварыг минь та өгсөн хараар тогтогцсон шин гэрээ харанхуй замыг гүйүүлнэ харанхуй замыг гүйүүлнэ Миний даруй Орин шүлтэй савархын тулд үхэх тулгууртайгаар очоо хай хүтэх хэрэггүй гэт миний сүнсийг гинт нэгний нулимштанд та дор дүүзэгцэн
бидний төлөө та тэгсэн. Биний төлөө шаналсан зүг. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурхныг магтан энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв. Луг 23:47 дугаар ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Энэ зуутын дарга хүн бол Христийг цовдлох ажиллагааг гардан хариуцаж байсан. Загалмай өмнө өөдөө харан зогсохдоо ямар нэгэн юр бусын зүйлийг тэр олж харсан. Тэмдээч тэр хүн Бурхныг алдаршуулж чадсан юм а. Иесус Христийг зөвхт хүн гэдгийг тэр ойлгосон. Яг энэ цаг мөчид та түүний оронд байсан бол яах байсан бэ гэд нэг бодоод үзээрэй. Өөрийгөө та зуутын даргын оронд тавиад үзээч. Та загалмай өмнө зогсож байна. Та Иесус Христийн үхэл болон амьлалтын талаар юу ч сонсож байгаагүй. Теологийн ямар нэгэн ном зохиолч уншиж мэдээгүй. Та загалмай өмнө ганцаараа зогсож байна. Таныг харанхуй бүрхсэн байна. Энэ бүхнийг та хараад юу хэлэх вэ? Үнэхээр яг зуутын дарга шиг энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэж та хэлэх үү? Тэгээд теологийн олон багш нар хэлдэг энэ зуутын дарга аврагдсан баха, Иесус Христэд итгэсэн баха гэдэг. Тэгээ бид нар ч гэсэн өмнө Иесусийн талаар сонсоогүй гэмтэй амьдралаар амьдарч исэн. Харин Христийн сайн мэдээг сонсоод бид түүнд итгэж аврагдсан юм аа. Тэгэхээр таны эргэн тойронд итгээгүй маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр та эдэнд Иесус Христийг гэрчлэн харуулаарай. Таны амьдралаас Христ харагддаг байх болтугай. Тэгэхээр энэ цагт эзний өмнө ирж хамтдаа залбирах цагийг гаргацгаая. Орчлын ертөнцийг бүтээж хүмүүсийг хайрлан өөрийн цорын ганцаартай хүүг тэдний гэмний үлээс ол загалмай дээр өгсөн их эзэмэн танд баярлалаа. Бидний төлөө загалмайг өөрийн эцгийн хүслийг биелүүлэн бидний төлөө дэсэд дэвчин бүхнийг үүрсэн биднийг уучлсан их эзэн Есүс хүн танд баярлалаа. Бид таны энэ гайхамшигт хайрын үйлсийг хараад өргөж танд итгэж, таныг дагаж, таныг дуурайж, таныг гэрчилж амьдрахад та биднийг удирдах урамшуулж өгөөч. Уучлагдсан гэдэгтээ итгэлтэй байхадаа туслаач. Бурхан өршөөдөг, Бурхан цагаатгадаг, Бурхан ямар ч гэмтэмгүй гэж тооцдог гэдэгт итгэсээр байхадаа туслаач. Энэ өдрүүдэд бидний зүрх сэтгэлийг эзэн та өөрчлөн шинжилж өгөөч хэмээн эзэн Есүс таны нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.